За энэхүү эрх баригч намын асуудал өндрөө авч байгаа энэ цаг үед эх оны төсвийн төсөлд багтаан цалингаа нэмүүлэхийг хүссэн эмч багш нарын суулт 5 өдөр үргэлжлээд өнөөдрөөс төр зогссон байна. Учир нь засгийн газар огцрох хэсэг асуудал яригдж байгаа энэ үед жагсаал хийх нь улс төржилтэд автаж болзошгүй гэж үзээд төр завсарлал харуулжээ. Гэхдээ өнгөрсөн 5 өдрийн турш багш эмч нарын цалин нэмэгдүүлэхтэй холбоотой суултаас манай сэтгүүлч Эрдэнэ Цэцэг мэдээлэл бэлтгэж ажилласан. За тэгвэл удахгүй ажил хаяхаа мэдэгдээд буй эмч багш нарын суулттай холбоотой асуудлаар сэтгүүлч Эрдэнэ Цэцэг мэдээллийг томилоо өгнө. За орой мэнд хүргийн үзэгчдээ тэгэхээр багш нарын хувьд өнгөрсөн нэм гаригаас эхлэн жагсаал зохион байгуулж ажил хаяхаа мэдэгдсэн. Тэгвэл энэ жагсаалд өчигдрөөс муу эмч нар нэгдсэн. Ер нь багш эмч нарын цалин ямар байгаа юм бэ гэдгийг аваад үзэх юм бол эмч нарын хувьд 1.8 сая төгрөгийн үндсэн цалинтай, харин багш нар 1.4 сая, тэгвэл сувилагч 1.5 сая төгрөгийн үндсэн цалинтай байгаамаа. Засгийн газраас 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Гэтэл өнгөрсөн жилийн хувьд бол 4200 багш дутагдaltaй байсан. Гэтэл энэ жил 3800 багш дутагдaltaй гэх тоо мэдээ гараад байгаа. Харин эх жил энэ тоо 7000 болж нэмэгдэх ийм тоо мэдээлэл байна. Багш нар одоо энэ салбарт ажиллахгүй байгаагийн гол үндсэн шалтгаан бол цалинтай холбоотой. Иймээс багш нар цалингаа нэмэхийг шаардаж одоо энэ жагсаалд оролцож байгаа юм. Улсын хэмжээнд бол 55,000 багш байгаагаас 34,000 ерөнхий боловсролын сургуульд, 9,000 сургуулийн өмнөх боловсролын байгууллагад, 12,000 ихтэй сургууль, мэргэжил сургууль үйлдвэрлэлийн төвд ажиллаж байгаа. Гэтэл эдгээр багш нарын 60% нь 1.4 сая төгрөгийн цалинтай амьдрал ахуйгаа авч явах одоо хуримтлал үүсгэх боломжгүй гэдгийг ярьж байна. Энэ хүүтэнд ингээд сууж байгаад бас их харамсаж байна. Энэ багш нарыгаа ингээд суулгаж байгаа бас энэ төрийн төвшөө засгийн газартаач бас их гомдож байна. Тэгээ миний хувьд бол одоо мэргэжлэр 7 дахь жилдээ багшилж байна. Одоо миний сүүлийн жил гэж ойлгож болно миний багшлах. Миний багш одоо миний сурагчид маань одоо энэ жил 5 дугаар ангиад төгснө. Бага ангийн багш би өөрөө. Тэгэхээр одоо ямар ч унган шавнуудаа төгсгөөд тэгээд боловсролын салбараа орох гэж одоо бас харамсаж байна. Би бол улс их орныхоо төлөө өөрийг биелүүлж байгаа гэж бодож байгаа. Хэрвээ би сайн ажиллаад ангийнхаа ч юм уу, сургуулийнхаа ч юм уу хичээл зааж байгаа хүүхдүүдийг сайн бэлдээд сайн болгосон хүчин голгож гарах юм бол Монгол улсын их орны авч явж байгаа иргэдийг бид нар битж байгаа гэж би ойлгодог. Тэр сэтгэлээр би ажиллаа хийдэг. Сая төгрөгийн цалин авдлаа гэж би нэг ч удаа цалиндаа тааруулж ажиллаж үзээгүй. Би хизээч багш хийгээд би хизээч байртай болж чадахгүй. Ипотект хамрагдаж чадахгүй. 30%-ийнхаа урьдчилгааг цуглуулсан ч гэсэндээ банк нь өөрсдөө энэ 30% яаж цуглуулсан бэ гэж асууна. Би цалингийн зээл авч цуглуулсан эсвэл яаж цуглуулснаа би заавал тооцох хэрэгтэй болно. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэхээр улсын болон орон нутгийн эмнэлгүүдийн хувьд өргөн хэмжээ 1.5-аас 6 тэрбумд хүрсэн. Нийгмийн даатгалын шимтгэл 1 тэрбумд хүрч одоо эмч нарын нийгмийн даатгал, ур чадвар болон үр дүнгийн урамшууллыг олохгүй байгаа гэдгийг хэлж байгаа юм. Үүнээс болоод эмч нар одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахд хүндрэлтэй болохоос гадна декретээ авах өөр улс руу зарчхад хүртэл хүндрэл учирч байгаа гэдгийг ярьж байгаа юм. Үүнээс гадна эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг сая 10 дугаар сарын 1-ээс 30% тансан юм мэдээлэл байна. Оноос хойш эмнэлгүүд маань нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй. За тэрнээсээ болоод одоо декретээ аваад явж байгаа жирэмсэн ээжүүд маань байна. За тэгээ гадаадад визэнд орох асуудлууд байна. Тэд нар бол бүгдээрээ бол манай одоо эрүүл мэндийн салбарт бол хаалттай байгаа. Монгол хүний эрүүл мэнд өнөөдөр аюул заналд орцсон байгааг бид өхөн илэрхийлээд хэлээд ингээ яваад байгаамаа. Тэгэхээр өнөөдөр ганц эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөө биш, Монголын ард түмнийхээ төлөө энд бид өхөн жагсаад үг үзэл бодлоо илэрхийлээд жагсаж байна. Сая төгрөгөөр одоо би 3 хүүхдийнхээ 2-ыг өдөр өнжүүлэхт явуулж ээж ажилдаа явж байгаа. Нэг хүүхдийнх нь өдөр өнжүүлэхийн төлбөр нь 550,000. Тэгэхээр миний цалин бол хаанаач хүрдэггүй. За тэгэхээр сонгон хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвдөр жишээ аваад үзье. Тэгэхээр тус эмнэлгийн хувьд 2024 оны төсөв нь 16 тэрбум төгрөг байсан бол 2025 оны төсөв нь 12 тэрбум төгрөг болж 4 тэрбумаар төсвийн хэмжээ буурсан байнамаа. Ингэснээр одоо үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирч эхэлсэн. Гэтэл 10 сард дахин үйл ажиллагааныхаа төсвийг 30%-аар танснаар эмч ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрээд байгаа юм байна. Мөн эмнэлгийн хэрэгслийн өр нь 2.3 тэрбум, татварын өр нь 2.2 тэрбум хүрээд байгаа гэдэг мэдээллийг өгч байна.
Одоо сүүлдэж ирээд бүр ингээд жочмог төлгөөт нь хүртэл 20-30%-аар ингээд буцаад нөгөө санхүүжилт нь буураад эхэлсэн. За энэ байдал ингээд удаан үргэлжлээд энээс цаашаа үргэлжлээд эхлэх юм бол ер нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар үйлчилгээ үнэхээр доголдно. За энэ хооронд ард иргэд хохирно гэсэн үг. 10, 11, 12 дугаар сарын санхүүжилт дээр чочмог архаг дээр нь ковид тавиаг байсан бол ингээд бас ковид тавигдчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь эмнэлгийн тусламж үйлчилгээ ер нь хэвээ явагдах бол үнэхээр хүндрэлтэй болж байна. Эмч хүмүүсийн хувьд одоо ирж байгаа хүмүүсээ харахаар үнэхээр сэтгэл өвдөд бас хэцүү байна. Мөнгө төлөх чадвартай одоо ингээд бүх юмаа ингээд хүссэн газараасаа ингээд эмчилгээ үйлчилгээ авах боломжтой хүмүүс хэд байгаа байлээ. Нөхцөл байдал хүнд байна шүү дээ. Тэгээ энийг шийдэхгүй. Тэгээ бүх юм нь болж байгаа юм шиг ингээд байгаад байдаг. Одоо 10 сарын цалин байхгүй, 11, 12 сар ингээд цалин тэр чигтээ байхгүй. Дээрэс нь энэ хүмүүсийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм тариа, эм боох материал, энэ том байшингийн зардал гээд ийм юмнууд ерөөсөө байхгүй болчиход ингээд байж байна. За тэгэхээр боловсрал эрүүл мэнд гэдэг бол хүн бүртэй холбоотой салбар. Яагаад тэгэхээр багшаар хичээл заалгаагүй эсвэл эмчид үзүүлээгүй хүн гэж байдаггүй. Иймээс одоо боловсрал эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин нэмэх шаардлагатай гэдэг энэ зүйлийг иргэд олон хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч салбарын сайдын хувьд тухайлбал боловсролын сайд багш нарыг ус төржиж байна гэдэг мэдээллийг хийсэн. Харин эрүүл мэндийн сайдын хувьд эмч нарын цалин 30%-аар нэмэх боломжтой гэдгийг тайлбар хийж байгаа. Харин ерөнхий сайдын хувьд тодорхой хэмжээгээр нэмэх боломжтой гэдгийг тайлбар хийж байгаа ч гэсэн яг бодиттой шийдэлт хүрээгүй өнөөдөр хүрээд байгаамаа. Мэдээлэл хүргэлээ анхаарал хандуулсанд баярлалаа.